Сайн байна уу? Манай Мандас гэдэг маань өнөөдөр өөрийг хэрхэн яаж удирдах вэ гэдэг үсрийг яаж өгч байна. За одоо та бүхэнд стрессийг удирдах тухай ковид сармагчин тохиолдсон түүхийг ярьж өгье. За стресс гэдэг нь бол ер нь сэтгэл зовних гэсэн үг. Ер нь бол гэхдээ заримдаа бол уур бухимдлаар илэрдэг, тийм ээ? За Коби бол сармагчин. Коби ингээд дуугаа унаад явж байтэл найзууд нь дуудчихэ. Хөөе Коби. Бидэнтэй хамт хөгжилтэй зүйл хийе л да гэсэн чинь Коби. Хүүе надад хийх ажил зөндөө байна. Би тэгээд энэ хачин том малгай дэлхийн бөмбөрцөг хэлбэртэй малгайг бас өдөржингөө өмсөх хэрэгтэй гэж. Коби маань өөртөө олон ажил бодож олдог. Тэгээд бас зарим шаардлагагүй зүйлийг хийсээр байдаг сармагчин байж тарах нь байна. Жишээ нь ийм том малгайг заавал өмсөх ёстой гэж өөрөө итгээд штэ тий. Өмсөхгүй байж бас болохоор байсан байна. Маргааш өглөө найзууд нь Коби дээр очиж Коби ууртай байлаа. Тэр өнөөх том малгаан дээрээ гიშгээд чанга үсэрч байсан байна. Яагад гэвэл энэ том малгай өмсөд яваад байсан чинь толгой нь өвдсөн гинэ. Тэгэхээр энэ анааш найз нь зөвлөсөн байна. Коби, миний найз нэг дор хитрхи олон юм хийх гээд хичээгээд байна. Үүнийгээ болох хэрэгтэй гэж хэлжээ. Тэгсэн чинь Коби тэгэд би юу хийх ёстой юм бэ? Би яг үндэ би маш их ажилтай байдаг хүн шүү. Эдгээр намайг маш их залхаач байна гэж хэлжээ. Тэгсэн чинь анааш найз нь зөвлөгөө өгсөн гинэ. Чи өөрийнхөө хийх ажлыг цагийг нь хооронд нь зохицуулаад үзэлтэй гэж зөвлөжээ. Юун цаг вэ гэж Коби гайхсан гинэ. Энэ цаг бол эн чи ямар ч хамаагүй би бүр амждаггүй байхгүй юу? Энэ намайг миний сэтгэлийг маш их зовоож байна. Би шаналж байна гэж хэлжээ. Тэгсэн чинь найзууд нь Кобид зөвлөгөө өгчээ. Юу зөвлөдөг вүлээ? Найзуудтайгаа цагийг хамт өнгөрөөж бай. За мөн хоолоо Багт биш, ихт биш, өөртөө таараас хар. яг зөвөнтэй адилхан унтахыг бас зөвлөсөн байлээ те. Игч биш, багч биш, яг л цагтаа унтчихагаарай гэж зөвлөсөн байна. Тэгтээ хийх ажлуудаа бол хамгийн чухлыг нь төрүүлж хийгээрэй. Хэрэггүйг нь хамгийн сүүлд нь хийгээрэй. Онцгийн хэрэггүйг нь гэж хэлжээ. Жишээ нь том малгай өмсмөр байх юм бол өмсч үзчихэд хэцүү байвал яачих ёстой вэ? Тайлхад л хангалттай шүү дээ. Энэ заавал уурлах хэрэггүй. Тэгэхээр уураа бусад хүмүүст гаргаж болохгүй найзаа гэж Кобид найзууд нь зөвлөжээ. За мөн тэгэд энэ цагаас хойш Коби зарим зүйлийг өөрөө хичээгээд хийж үзчихээ. Нэгдүгээрд маш эрүүл хоол иддэг байна. Эрүүл хоол гэж ямар хоол иддэг лээ? Шилтэй хоол, жимс, сүү сайн байна. Цагаан идэ те. Мөн мах бас идэх ёстой доо те. Тэгвэл хүчтэй болно те. За Коби бас ингээд маш сайн унтдаг болсон байна. Тэгтээ ихч биш, багч биш, 7-оос 9 цаг унтдаг болсон гинэ. Хүүхэд бол 7-оос 9 цаг унтах юм бол хангалттай өндөр болдог байх нэ. За мөн Коби уур нь хүрэхээр яадаг болсон байх нь? Тайвшраад гүнзгий амьсгаа авч тэр тухай боддог болсон гинэ. За би энд уурлах ёстой юу, ёсгүй юу? Хийж чадахгүй байгаа ажлаа хийхийн тулд найзаасаа асуудаг болсон гинэ. Найзаа би хичээлээ тоогоо бодож чадахгүй нь яадаг вүлээ гэхээр найз нь яах ёстой вэ? Заагаал үгүй штэ тий. За мөн хөгжимд сонсож тайвширдаг болсон гинэ. Хийх ажлуудынхаа хамгийн түрүүнд хамгийн чухал ажлаа хийдэг болжээ. Хичээл бол хамгийн чухал байдаг тий. Бас гэр цэвэрлэх тус чухал тий. Хувцас цэвэрхэн байлгах чухал. За ингээд тэр бас тэгтээ өөрийнхөө санаа зовсон зүйлүүдээ цаасан дээр бичдэг болсон гинэ. За энэ миний санаа зовоодог шүү. Би энийг анхаарах ёстой шүү гэж. Чиний санааг агаа нь уурлаад байгаа нь зовоодог гэдээсэн үү? Тэгэхээр агаатайгаа ярилцаад үзчих хэрэгтэй тий. Дахиад агаа иймэрхүү та уурлаад байвал би бас
стрессдэг шүү гэж хэлэх нэ тий. Тэгээд копи бүх зүйлийг ингээ бодсноо найзуудаа тэгтээд миний санаа зовсон хിവэрэл байна гэж хэлсэн гэж шүү. Би яаж одоо энэ бүхнээс өөрийгөө бүрэн чөлөөж сайхан сэтгэл амар явах вэ гэсэн чинь анааш найз нь ингэж хэлжээ. Бүх зүйл үгүй гэж хэлэхээс эхэлдэг гинэ. Жишээ нь гадаа тоглох уу гэхээр чи хичээлээ хийх хэрэгтэй байдаг. Найзууд чинь гадаа тоглох уу гэж хэлэхээр юу гэж хэлэх хэрэгтэй байлаа? Би хичээж байгаа. Өө яг зөв. Хичээлээ хийчээд гарья гэж хэлэх нь тий. Жишээ нь өөр одоо буруу юм санал болгох юм бол үгүй гэж хэлэх нь шүү дээ тий. Үгүй гэж хэлэхээс гадна хинжээ хязгаартай байхыг л сурах хэрэгтэй гэж байна. Амттай зүйлийг чихрийг их идмээр байвал яах ёстой вэ? Би идэжсгүй гэж асуув. Идэж болох уу гэж асууд. Түүнээс гадна жоохныг идээд бусдыг үлдээгээд дараа нь дахиад идэж болно шүү дээ, тийм ээ? Тий. Чиний юм ихэнч авахгүй. За ингээд ийм зөвлөгөө өгчээ. Хэрвээ найз нь анаас найз нь бас ингэж хэлжээ. Хэрвээ тулаа найз нь ч гэсэн бас хэлээд байгаа юм байна. Хэрвээ чи ямар нэгэн учир шалтгаантай бол хичээгээд өөрөө сайн төвлөрч өөрөө сайн бодож байгаа л хийх юм бол чаднаа. Хийхгүй чадахгүй юм чамд байхгүй шүү дээ гэж зөвлөжээ. Гэхдээ найзаа чиний юмыг бодоорой. Чи бүх зүйлийг ганцаараа хийж чадахгүй шүү дээ. Тийм болохоор бид нартай хамт зөвлөлдөж жоод бүгдээрээ хамт хийвэл уурлах юм гарахгүй шүү дээ гэж найзууд хоорондоо ярилцжээ. Ингээд энэ цагаас хойш копи сармагчин уурлахаа болжээ. Уурлах гэдэг чинь муу та тий. Сайн хөхт яадаг үлээ. Тэсэгээд гэртээ өдрийг цагаан хүсдэг. Өдрийг сайхан өнгөрүүлдэг лөө. За ийм түүх байна. Баярлалаа баяртай. Баяртай гэр найзгаа. Баяртай.